Манай улс жилд төмөр замаар 20 сая тонн ачаа тээвэр нэлдэг. Энэ ачаа тээвэр замын үүдийн бомбоор орж иж ачааллыг нэмэгдүүлсээр байдаг юм а. Нэг ёсондоо замын үүдийн бомб эдийн засгийн төвжирэл болж байна гэж ойлгож болно. Тэгвэл замын үүдийн бомбын ачааллыг тэнцвэртэй хэмжээнд аваачих. Зүүн бүсийг хөгжүүлэхнийг гарцуул бичигтийн бомб гэж үздэг юм а. Эдийн засгийг ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой бичигтийн бомбын ажлын явцын талаар өнөөдөр чулууны нэгдсэн хуралдаан дээр хөндөгдсөн юм а. Бичигтийн бомб гэж Сүхбаатар аймагт байгаа далаад хамгийн дут бололцоотой тэр бомбыг одоо дайсан зохион байгуулж хөгжүүлэх нь Монгол улсын эдийн засгт бол нэн чухал хэрэгтэй болчиход байна. Тэгвэл наадахын зүгээр замын үд дээр нэг хоног илүү хонсон жимсгэн бүтээгдэхүүн бол 2 дахин үнэ өсвөл зарагдаж шүү дээ. Ягаад бол 40-50% хоригдол байгаа учраас арилжаа эрхэлж байгаа хүмүүс бол тэрийг хасахууднаас бол жимс хамгийн өндөр үнэтэй зарагдаж байна. Энэ дэд бүтцэл ерөөсөө орон бол 2021 он хүртэл Сүхбаатар аймгийн хөгжлийн 4 чих хандлагын 2 нь буюу транзит тээвэр, хил орчмын аялал жуулчлалыг бичигтийн бомбд төшөглөн хөгжүүлэхээр тусгаад байгаа. Нэг ёсондоо бичигтийн бомбд ачаа тээврээс гадна аялал жуулчлалын бомб болох учиртай юм а. Энэ жилийн тухайд бичигтийн бомбыг хөгжүүлэх шинжлэх зураг төсөл хийгдээд дуусах юм байна. Бид бол бичигтийн бомбыг бол зүүн бүсийн даршаанд нөмрөг чигзээр гарч байгаа бичигт зүүн хатвчаар гарч байгаа энэ бомбыг бол бид бичигтийнхаа бомбыг төрүүлж ашиглалтанд оруулна гэдэг ийм ирэм тогтоосон байгаа. За энэ ажил хуваарийн дагуу явж байгаа. Түрүүн би дурдсан хөгжлийн банкаар дамжуулж олгох 55 сая доллар нэг сард Монголын төмөр замын одоо шийдэгдсэн байгаа. Энэний санхүүжилтээр бичигтийн бомбын төмөр замын дэд үтцийг барих судалгааны ажлын зураг хийгдээд явж байгаа. Бичигтийн бомбыг хөгжүүлэх бодлого тодорхой гарсан. Одоо монголчуудаас энэ ажил хэр хурдцтай хөгжих нь хамаарх учиртай юм. Бичигтийн бомбд зөвхөн ачаа тээвэр аялал жуулчлалыг холбохоос гадна энэ бомб Евразийг холбосон хамгийн дөт зам гэдгээрээ онцлогтой байдаг юм.